За тулаа хэлбэл болсон. Яа тулаа хэллээ. Амболомгийн тамирчин Чихая. За ангитлах тулаа гэсэн. Амболомгийн өсөн гэтэл. За хоёр тамирчин. Хин нэг ийм байдлаас хойд гарын өшгөлт явж байна. Хойд хөлөх эвгүй байт юм аа гэх ийм үед бол. Солгоо шууд очдөг учраас тийм ээ шулуун цохилтон дээр. За миний эсэрсэн. За инх тулга маань. Боб за яг энэ цохилтон дээр нь байралдаж орж байна. За яг л гой хамгаалж байна. Ууцаар тэрээр бариад авлаа. За эндээс өргөөд. Тий энэ нь бол за тамирч маань ууцаар нь тэрээр бариад авсан байна. За инхтлэг маань барилдааны хамгаалалт хэр байгааг өдөрөө харъя. Чихайгийн хувьд бол ерөнхийдөө бол за маш бэртээ байна шүү инхтлэг сайн хамгааллаа. Гараар. За зохилт орцсон баруун хажуу зохилт орцсон шүү Чихаяд. Ер нь тактикийн барилдаа хийж ин. Инхтлийн баруун хажуу нэлээд өшөлт тоглож шүү дээ. Тэглээ. За дуртай тамирчин Чихайг бол эндээс нь яаж. За гартаатлаа. Аран бар буюу гадаад дуусаа. Яа. Хитрхи улаараад байна. Да арай л та бүхэн ирсэн шүү дээ. Холимутлан гэдэг бол хин альгөөрэ давуу юм бэ. Тэрийг гаргаж ирэхээр тоглолдог. Ийм сонирхолтой даамжлалгааны спорт байгаа шүү дээ. Давуу талыг хууралтаар нөгөө давуу талаа гаргаж ирж штэ энэ бол. Яа. One Championship-ийн ранкинг номер 4 дээр байгаа. Мөн удахгүй таныг бас аврагнахад тулдна гэсэн яриа бас гараад байгаа. Та бол өөрөө бас барилдаан голчиж явдаг юм тамирчин шүү дээ. Саяны ерөнхий юу гэж бодоо та? За ерөнхийдөө нэг миний барагцааснаар л нэг ийхүү тоглолт олох гэж бодож байсан. Гэхдээ энэ хоёрыг би арай ч юм их дуусахгүй байх гэж бодож байлаа. 3 үе тоглоод ерөнхийдөө 3 үе явах байх гэж бодож байлаа. Тэгсэн чинь арай л эвтэй барилдаан бас ийм аюултай. Нөгөө жижигсүү сайтай хүн яг би хөдрөөгөө байж хат яг ийм юм хийх чинь их ашигтай байдаг байхгүй юу? Хөдөрсөн би бол ингээд цуглаагаас гарах магадaltaй өндөр байдаг учраас тийм. Санал нэг байна. За бүгдөө шүүгчдийн шийдвэрийг сонсцгоё. Энэ бол мэдээж ойлгомжтой. Яа арай л яарчлаа да итэл хойд. За нэрээ том туршлагалсан баха итэл хойд. Саашгойда. Ингээд дөрмөдөд дадагтанара MJ1 Fighting Championship 22-ийн 70 кг-ийн жингийн тулааны ялагч 2 дахь тулааны 3 минут 49 секундээр submission Улаанбуулангийн тамирчин Чихая Зукиня Чихая